Тэгээд бид нарт бас тусалж дэмжигсэн олон хүмүүс болон алтан байгууллагууд хандсан байгаа. Тэгээд тэр хүмүүстэй хамтраад тэгээд ажлаа ерөнхийдөө явуулж байгаа. Энэ удаад энэ хоёр охиноо баярлуулъя гэсэн үднээс бас хандсан байгаамаа. Тэгээд энэ ташрамд энэ хоёр охиндоо бас туслах гэж байгаадаа бас маш баяртай байна. За тэгэхээр бид нэр урд нь одоо диализын дискас нэвтрүүлэгт үзэж та бүхэндээ хүргэж байсан. Харин одоо тэнд яг миний уртаалт урд нь манай нэвтрүүлгээр орж исэн Айнаш охин маань аппаратанд ороод эмч нь ороод дууссан юм. Охины маань нэр Айнаш одоо 12 настай. 2009 оны 11 сарын 27-наас эхэлж энэ аппаратанд орж ирсэн. 2009 оны 10 сараас 3 сарын сүүлч хүртэл ингээл болор нь цайгаад тийм хараагүй байсан. Нэгнэдэнд нь операшнд ороод болор суулгаад тэгээд хараатай болсон. Ахтай нь хамт Солонгос яваад бөөр суулгах гэж явбал тэгээд тэнд очиод бөөр суулгах чадлагүй хүрээжсэн. Түрүү Солонгос руу бөөндний донор тодоршил бөөр суулгахаар явсан гэдгсэн шүү дээ. Тэр яагаад боломжгүй болсон юм бэ? Би өөрөө бөөрөх гэж утсан. Тэгээд тэр шинжилгээ өгөөд манай охины цуснд тийм эсрэгчтэй тийм бодис байдаг гинэ. Тэгээд хэрвээ тэр нь арилуул тэгсэлж суулгана. Тэгээд арилахгүй бол суулгахгүй гэхээр нэг өгөөдсөн. Одоо болохоор нэг хөлмөл нь янгинж өвдөд тийм л болох нэг кальциум алтан төгддөм яа тийм. Эмчнийг үзлээ хийж ин бүгдээрээ бас Айнаш охины биеийн байдал ямар байгаа гэж эмчээсэн тодруулаа өөрөөс өөртөө ч гэсэн ярилцъя гэж бодож байна. За сайн бацгаана уу? Үзлээ хийгээд. За үгүй. За сайн мэн эмчээ. Сайн байна. За Айнаш охин маань сууж байна. За биеийн байдал нь ямар байна? Бид нар уулзалтаагүй 8 сард л ирж нэвтрүүлэг бэлтгэж үзэгчтэй хүргэжсэн те. Тэрнээс хойш ер нь биеийн байдал нь хэр сайжрав? Айнаш маань биеийн байдлыг өнөөгийн байдлаар харьцангуй гайгүй. Биеийн байдал ерөнхийдөө дээрсэн. Диализ эмчилгээнд одоо 1 жил гаруй орчиж байгаа. Ерөнхийдөө диализ эмчилгээнд дасч байна. Диализээр ч гэсэн одоо ингээд сайн яваад байвал яваад байх юм билээ. Дасан зохицоод одоогийн байдлаар бол за өөрөө авахгүй бид тэр эмчилгээгээ хийгээд Айнаш маань 3 цаг эмчилгээнд орчоод эмчилгээ дуусаад одоо биеийн байдлыг үзээд байж. Айнаш чамд за өөрөө нү? Үгүй. Тэжгүй юу? Тэжгүй. Ядгалтай Айнаштай нэг хоёр уулзах гоо тий. За Айнаша биеийн байдал нь дэжгүй байгаа гэсэн тий. тий. Ямар нэг зөвөр байна уу? Үгүй. Им тариагаа хэрглэж байгаа юу? Тий, хэрглэж. Хинтээ ирсэн өнөөдөр эмчилгээнд? Ахтайгаа ирсэн үү? Ах нь үрэл ирсэн үү? Үгүй. Өөрөө чамааг бас үрж идэм шиг байлж би харж идэв тий. Тий. Хөлөвдсөн. Одоо өгдгөлсөн. Өгдгөлсөн тий. Тий. Хичээлдээ явж байгаа явахгүй байгаа юу? Үгүй. Болцсон уу? Болцсон. Гэтэ тэгээд өдрийн цагаар юу хийж энэ да? Телевизээр үзээд. Хинтээ байдаг лээ? Ахтай ихчтэйгээ Ээжтэйгээ. ээж хөдөө явсан. Хөдөө явсан уу? Тий. Айнаш ханаас ирсэн мэлээ? Баялагын дэлгүүрээс. Ирээд хотод ирээд хэр удаж ий? 11 сард ирсэн. Одоо чи Диализ. Тэнт одоо батраад орсон юм тийм үү? Тий. 11 сард. Ээж нь бол гэрээ хараад хөдөө байгаа юм биш үү? Тий. Одоо ирэх гэж байгаа. Ирэх гэж байгаа юм. Би чиг санаж байна уу? Санаж байна. Нэг яасан. Байтг. Мэдгүй нэ. Тий. Удаж нь яваад. Яваад удаж ийн үү? Тий. Энтэд үл ах ихч хоёртойгоо л байгаа юм шүү дээ. Тий. Ядарч ийн эмчилгээндээ? Үгүй. Гайгүй юу? Гайгүй. Им тариагаа хэрглэж байгаа юу? Хэрглэж байгаа. Им тариа нь хэр хүрлцээтэй байна? Ер нь олдож байна уу? Мөх тариаг болж байна уу? Болж байгаа юу? Тий. Айнаша, их чинь нэг юм хүсгэсэн. Чи хэрвээ завтаал ихчтэйгээ нэг газар руу цуг яваач ээ гэж болох уу? Болно. Өнөөдөр боломж байгаа юу? Байгаа. Энэ мэдл нь хайсангуу дээр байгаа юм тийм ээ? Тий. Ахтайгаа цуг явж байгаа гэсэн. Тий. За тэгвэл хоёулаа өнөөдөр хамтдаа нэг газар руу очиод тэнцээ нэг жоохон ярилцж агаад тэгээд гэрлүүгээ хариулт болох юм биш үү тийм ээ? За. Урд нь бол хардггүйсэн тий? Хаалгыг боловсруулсан. Аль нүдэндээ боловсрууллаа? 2 минут. Хоёуланд нь боловсруулсан. Тий. А тэрнээс хойш харааны хувь хэдэн хувьтай вэ?
Сайн Сайн байгаа юу? За. Ах нь хаана галаа? За ах нь үү? За айнаа шиг дагуулад нэг газар руу явъя гэсэн боломжтой юу? Боломжтой байна. Тийм үсгч бүгдээ гараад. Бодроо аав нь өөрөө тий. За бид нар мөрөөдөл биелдийн нэвтрүүлгээс явж байгаа. Бэлтлээ. Тэгээд энэ диализын татварт эмчлүүлж байгаа нэг хоёр хүүхэд сэтгэлийн дэм өгөө гэж зорж ирсэн байгаамаа. Тэгээд охины чинь аваад нэг газар руу явах гэсэн болох уу? Болно. За бид нэр Сантьягогийн шинэ өглөөслгүүр дээр ирсэн байна. Тэгээд энэ дээр авчирсан гол шалтгаан сая эмнэлгээс авчирсан хоёр охиндоо бас тодорхой хэмжээгээр тус дэлгүүрийн хамт олон гарын бэлэг бэлгэлье. Бас сэтгэлийн дэм өгөө гэсэн үднээс бид энд ирсэн байгаамаа. Шинэ өглөөслгүүр бол манай нэвтрүүлгийн ерөнхий ирээдүйч байгаа. Ингээд хамтдаа төгшөөрэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Зандай групп шинэ өглөө их дэлгүүр. За ингээд хоёр охиноо авчираад шинэ өглөөслгүүр дээр ирсэн байна. Тэгэхээр шинэ өглөөслгүүрийн эрхлэгч цэнэтэй бас уулзаж байна. Цэнэ одоо өнөөдөр ямар зорилгоор энэ хоёр охиныг авчирсан бilé? Тэрийг бас үзэгчтэй танилцуулахгүй юу? За манай байгууллага энэ хоёр охины сэтгэл дэм өгөх зорилгоор нэг өдөр одоо энэ байгууллага дээр шинэ өглөө дэлгүүр дээр урьж авчирсан байгаа. Танилцуулах журмаар та хоёр манай дээр өмнө ирж ирсэн үү? Үгүй. Одоо ингээд дээр дэлгүүрүүд тасгуудаар ингээд явж үзээрэй. Тэгээд хөргөн худалдагч эгч нар та хоёрт үйлчлээ. Та хоёрт зохисон хувцснуудыг сонголцож өгнө. Тэгээд та хоёр өөрсдөө хүссэн юм ингээд аваарай заяа. Сонгож аваарай. Энэ бол манай мөрөөдөл биелдийн нэвтрүүлгийн уран бүтээлчдээс мөн одоо манай нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгч шинэ өглөөслгүүрийн хамт олноос та эрт барьж байгаа бас нэг бэлэг байгаамаа. Тэгээд та эрт сэтгэлийн дэм өгөхөөднөөс та хоёр маань энэ дэлгүүртэй танилцаад ер нь ямар бараа бүтээгдэхүүн байдаг хамтдаа харъя те. Бас нэдэ хожирлээ. Тэгээд бас өөртөө тохирох таалагдах хувцснуудаа сонголтоо хийгээрэй гэж та хоёртаа хүсье. Энэ бол бэлэг байгаа. За ингээд дэлгүүртээ танилцъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Зандай групп шинэ өглөө их дэлгүүр.